2 ба 3 бүрэлдэхүүн төгөлбөр хичээл эхэлж байна. За энэ хичээлээр өгүүлбэрийн бүрэлдэхүүнийг танин мэдэж хэлцүүн бүтцийг ойлгох зорилготой. За тэгэхээр өгүүлбэрийг ерөнхийдөө үг нөхцөлийн хослоос бүтсэн бүтэц өгүүлбэр, нөхцөлгүй буюу бүтэц бус өгүүлбэр гэж ангилдаг. За бүтэц өгүүлбэр нь болохоор энгийн нийлмэл өгүүлбэр. Бүтэц бус өгүүлбэр нь хүний сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлсэн илэрхийлэх өгүүлбэр, мэдрэх өгүүлбэр, хандах өгүүлбэр, зөвшөх өгүүлбэр гэж дөрөв ангилдаг. За бүтэц өгүүлбэрийг энгийн нийлмэл гэж ангилдаг бол энгийн өгүүлбэрээ цөм өгүүлбэр, цөм бүс өгүүлбэр. За цөм өгүүлбэр гэдэг нь утгаасаа тухайн ихэд байгаа, тухайн өгүүлбэрт байгаа цөм утгыг хадгалсан, хамгийн гол утгыг хадгалсан гол гишүүдээс бүтсэн өгүүлбэр. За харин цөм бус өгүүлбэр нь гол болон дэд гишүүдээс бүтсэн дэлгэрэнгүй өгүүлбэр юм аа. Нийлмэл өгүүлбэр нь зэрэгцэн нийлмэл, угсарсан нийлмэл, харилцаа угсарсан нийлмэл, холимог нийлмэл гэсэн дөрвөн өөр хэв шинжтэй. За тэгвэл 2 болон 3 бүрэлдэхүүн төгөлбөрийн үүрэг ач холбогдлыг таньж мэдээ. За эдгээр өгүүлбэрүүд нь ямар үүрэгтэй вэ гэхээр эхийг зохиоход тухайн гол санааг хураахад гол гишүүдийг буюу цөм бүтцээр нь хурааж яах нь цөм өгүүлбэр буюу 2 бүрэлдэхүүнд 3 бүрэлдэхүүн цөм өгүүлбэрийг бүтээдэг гэсэн. За тэгэхээр өгүүлбэрийг эхийг хураахад цөм бүтэц буюу гол гишүүдээс бүтсэн өгүүлбэр маш чухал үүрэгтэй. За 2 бүрэлдэхүүн өгүүлбэр нь өгүүлэхүүн гишүүнээс бүтдэг бол 3 бүрэлдэхүүн өгүүлбэр нь өгүүлэгдэхүүн шууд согтхоноос эсвэл тусах үйл өгтэй буюу шууд согтхон өгүүлэгдэхүүнээс бүтсэн байдаг. Тэгэхээр энэ нь санаагаа хураах хамгийн гол чухал хэрэглүүр болдог гэсэн үг. За харин өгүүлбэрийн дэд гишүүд нь тухайн өгүүлбэрийг дэлгэрүүлэх үүрэгтэй буюу хэлэх гэсэн санаагаа баяжуулан дэлгэрүүлснээрээ дэлгэрэнгүй өгүүлбэр дэлгэрэнгүй их болж байгаа гэсэн үг. За тодтгол гишүүн өгүүлбэр нь утгын хувьд ерөнхийдөө 3 хэв шинжид хуваагддаг. Харьяаны тодтгол, нэрийн тодтгол, үеийн тодтгол. Харин шууд бус тусгатгуун гишүүн нь үйлэнд шууд бусаар өртөж байгаа зүйлийг зааж өгөх, орших, гарах, үйлдэх, хамтрах, чиглэхийн ялгалын асуултанд хариулагдсан байдаг. Эдгээр үгээр өгүүлбэр дэлгэрнэ гэсэн үг юм аа. За харин байц гишүүн нь дүр болон орон, цаг, шалтгаан, зорилгыг зааж өгүүлбэрийг дэлгэрүүлнэ. За тэгэхээр өгүүлбэрийн гишүүдийн үүрэг нь бол өгүүлбэрийг хураах, дэлгэрүүлэх үүрэгтэй байх нь мөн тухайн санааг хураах, дэлгэрүүлэх үүрэгтэй гэсэн. За ингээд хичээлээ ойлголт бүрийг маш сайн уншаад хичээлийн дараах сарлаа бүглөөрөө амжилт хүсье.